Сайн уу манайхаа дараагийн хвшлэгээр уулзаж байна. Энэ удаагийн хвшлэгээр 2019 онд гарсан стартап хэмээх нэртэй инээдмийн бас ч гэж юм ойлгуулсан хөөрхөн кино ирж хүрэлцсэн байна. Ингээд шууд кино руугаа орцгоё. За тэгэхээр кино маань тэгэлгэх ахлах сургуулийн сорогч үнэ судалдаж авсан хуучин мотоциклтойгоо зугаалахаар найзтайгаа уулзаж яваар эхэлдэг. Гэхдээ харамсалтай нь хүнээс эвдэрхий юм аваад олгодуулчихсан байдаг. За тэгэл нөгөө эвдэрхийг арай хийж сагаал гацарч төгдрөөд явж байтал өөр мототой хүмүүс замдан цаад болоод байнгээ тажуугаар өнгөрөхдөө толийг нэвдэлчгээд явдаг. Манай хоёр ч яаж зүгээр явах вэ? Араас нь хөөж байтал гинт тоормсон ажиллагааг болж онголцсноор цагдаа дээр очдөг. Цагдаагийн газар тэгээлийн эжнэр ч гэсэн байх бөгөөд манай тэгээл сургуулиас өгчихсөн болохоор хийцгүүрээд байнга оройлтол тэнэд яваад байгаа юм лээ. Мөн ээж нь сургалтанд суугээд өгсөн мөнгөөр нь эвдэрхий юм авчихсан болохоор ээж нь амар уурлаад тэгэлийг хоёр шудаа ухаалттал нь алгадаж орхидог. Ээждээ уурлаж гомдсон тэгээл маань шууд л гэрээсээ явж амьдралаа шинээр эхлэнэ гэдгээ найздаа хэлээд хаашаа чамаагүй нэг хатуусан цуугаад яваад өгдөг. За тэгээд очсон даруйдаа муухай зангаасаа болоод нэг улаан өстэй охинд ихүрч унтлаа илэгдүүлж эхэлдэг. Цаашаа явж байгаад хамгийн ихэнд таарсан хямдхан хоолны газар орж мэдээд дажгүй санагдхлаар нь тэндээ ажиллахаар шийдээд асууж үзтэл нэгэнт ажилд орох юм бол багадаа л 3 сар ажиллана штэ гэж хэлээд манай хүнийг бодож амжаагүй байхад нь ажилд нь оруулчихдаг. Үргэлжлүүлээд тоогоочтойгоо танилцахаар ортол нилээ эвгүй царайтай бас дэмт сайхан ааштай биш хүн байх бөгөөд манай тэгэлч гисэн өдөөс нь хийгээв гэж байгаа тухайн алтлаа алгадуулдаг. За тэгэл ажилдаа орж нилээн дасаж мөн дээрээс нь өөрийнхөө далдар цангаас олж орой болгон тоогож явахдаа алгадуулж унтдаг болсон байдаг. Нам цохиулж хаад шүнс ирэх үед тоогож явах өдөөс нь яг арчсан эвтчихэдэг. Нүдэ нээлттэй л унтдаг юм байл л дээ. Тэр нь мэдээж нилээ эвгүй байнга цоч өстой. Маргааш нь хүргэлтээгээд явж байгаад нөгөө улаан өстой охиндоо таарлах бөгөөд өмнө цохиулсандаа уурлаж томорж байгаад дахиад л зодолчихдаг. Манай тэгэлийг зөгтөг улаан өстой охин бас гэрээсээ зогтож яваа юм шиг үнэлээ. Саунд хонж байгаад хоёр охинтой танилцаж арай хэмдээг нь бодоод гурван амттай байр түрээслэхэр болдог. Тэгсэн нөгөө хоёр охин нь гэртээ залуучууд дагуулж ирээд наригж байгаа нь манай улаан өсtöд таалагдахгүй бөгөөд анханасаа шууд өргүүлэхэд нөгөөд нь ч өдөөс нь босч ирээд сүултээ бүр зодон болдог. Эдгээр сайн зодтолдог ч гэсэн хоёр хүнийг арай барахгүй болохоор шууд гараа зүгтаачдаг. Нөгөө хоёр залуун ч гэсэн галзуу юмнууд байж таарад манай улаан өстийг араас нь хөөж эхэлдэг. За тэгээ зүгтэж байтал манай тэгийг хараад хоёр галзуу юмнаас улаан өстийг аврах гэж үзээд барахгүй болохоор тоогооч ахыгаа дуудсан чинь нөгөө хүн шууд нуугдчихдаг. Манай тэгэлийг ухаан алдатлан цогоод байдаг мөртлөө өөр хүмүүсээс айгаад идэг юм лээ. За тэгээ тахаас тусламж ирэхгүй ч тэр хавьд нилээн шууган тарснаас болоод олонний анхаарал татсан болохоор нөгөө хоёр нь цагдаа ирчиж магадгүйгээд яваад өгдөг. Хөөж явсан хүмүүсээс нь чавраад хөлнүүцгэн зогтож явсан улаан өсtöд гутлаа өртлөгөөд явуулдаг. Манай тэгэл гаднаа л хил амн болдоггүй болохоос шуг нь бол сайн залуу л та. За ингээд өдөр хоногуут өнгөрч манай тэгэл анхныхаа цалингаа авах бөгөөд ажлынхандаа хамтдаа гадуур гарч байтал захирал нь ээжтэйгээ нэг уулзчаад ирсэн дээр хаа гэж хэлдэг. Мэдээж манай хүн гаднаа л дургуй царайлаад байгаач дотроо ээжигээ байн бодож исэн болохоор ээжтэйгээ уулзахаар явдаг. Ээжтэйгээ уулзсан ч манай хоёр бас л сайн ойлголцож чадлагүй хальтхан уулзаад л явдаг. Буцаад ирэх үед улаан өсдөж гисэн хоолны газарт ажилд орсон байх бөгөөд оройн шинэ ажилд навахтна гэд манай хэд бөөндөө караоке орохоор болдог. Дуусчаад гараад иртэл нөгөө хоёр галзуугийн нэгэнтэй таарлах бөгөөд асуудал үүсэхгүйгээд тайлтхан чадчихад тоогоочхот эргүүлээд манай хэд бөөндөө цухтаачдаг. Хараад байж байтал нөгөө хоёр чинь баахан хүмүүс дагуулаад тоолны газар хүрээд ирэх бөгөөд бөө юм болж байтал энэ удаа манай тоогооч ах жинхнээсээ уурлаад нөгөө хэдийг өстө боолгож тавьдаг. Энэ үед манай тоогооч ахын өнгөрснийг харуулах бөгөөд өмнө нэлийн алдартай мафийн толгойлогч байсан юм элэ. Тэр амьдралаасаа залхаад явж байтал хоолны газрын тоогооч ах охины алдсан уу гашууга дийлүү амин орлох гэж байхад нь аварж танилцсан бөгөөд тэр өдрөөс хойш чимээгүйхэн тоогоочигээ дараахан амьдарч байсан нь байдаг. Олон жил чимээгүйхэн амьдарсан ч өчигдрийн шүүгэнээс болоод мафийн түүнийг олоод ирсэн байдаг. Эдгээр манай хүн явахгүй гэсэн ч нэгэн тийм авийнхын бүгд мэдсэн болохоор мэдээж бусад мафийн ч гэсэн манай хүнийг зүгээр ойлгохгүй нэмээр байнга эргэлдэн тэр болгонд нь энэ хоолны газар лохирох учраас аргагүй ирэхэнд явахаар болдог. Энэ хооронд манай тэгээлийн найз таныг ахыгаа даган шинэ ажилд орох бөгөөд тэр нь мөнгө үлгэж байдаг. Манай хүн яг улаан нүрээрээ зээл авсан хүмүүстэй уулзаж мөнгөө буцааж авах ажлыг хийх бөгөөд эхэндээ таалагдаж байсан ч удалгүй тус ажлын жинхэнэ хэцүү өсгөөдтэй нүүр тулж сүүлдээ бүр зээл авсан хүндээ зодуулаад имлэг төртөл хэвддэг. Удалгүй биеийн дээр дэж тэмдэглэсээ гараад өөрийг нь зодсон хүнээс дахиж мөнгө авах гэж очоод бас л чадлагүй буцдаг. Ингээд эцэст нь өөртөө тохирохгүй ажиллаа болохоор шийдээд явж байгаад тэгээлийн ээжийн хоолны газрыг маргааш нуурах гэж байгааг олж мэдээд тэгээл рүү залгаж хэлдэг. Юу болсон бэ гэхээр ээж нь найзынхаа санал болгосон дажгүй хэрэлтэй газрыг хямдхан аваад тэндээ хоолны газараа ажилуулж эхэлсэн бөгөөд мэдээж байрал сайтай учраас ашиг орлогч дагаад ихтэй байдаг. Гэхдээ гол асуудал нь тэр газар нь хуулбас газар учраас удахгүй нураана гэдгийг мэдээд өмнө хийсэн гялс зарчихсан юм элэ. Тэрийг нээж нь мэдлгүй аваад толгодуулчихсан гэсэн үг. Ингээд найзаасаа сонсчоод маргааш нь шууд ээж дээрээ иртэл ээж нь өөрөө зохицуулан санаа зовлт хүүгээд огт оролцуулдаггүй. Тэгэхээр манай тэгээл тоогооч хасаа тусламж гуйсан ч өөрийнхөө асуудлыг өөрөө л зохицуулгээд огт доодаггүй.
Яг энэ үеэр ээждэр нь мөнгө хүлэгч нар мөнгөө нэгээ төрөөд ирдэг. Ээж нь энэ газрыг авахын тулд мөнгө хүлэгчдээс мөнгө зээлчихсэн юм лээ. За тэгээд мөнгө хүлэгч нар нь мөнгө аавна гээд тэгээл хэдэж явахад ээжд мөнгө зээлсэн байна гэж буруу ойлгоод найз руугаа орлаад тэр аваар бөөн шууган дэгддэг. Тэгэл өмнө ирэх үедээ анхныхаа цалингаа ээждээ өгөөд явсан бөгөөд тэр мөнгийг нь мөнгө хүлэгчдэд олоод авчихдаг. Мэдээж хүүгийнх нь анхны цалин учраас өгөхгүйгээд ээж нь болвол тоглодог байсан чадвараараа толгойлогчийг нь ухаалтд нам алгадаад мөнгөө уцаагаад авдаг. Эдгээр мөнгө хүлэгчдээс мөнгөө салгаж чадсан ч барилга нь угаасаа хууль бус газар учраас эцэст нь нураагддаг. Гэхдээ энэ бүх зүйлсийн ачаар ээжгүй хоёр гаднаал хүүтэй юм шиг ирнэ. Дотроо бол хоёр биенээ хайрлаад таламжлаад яваад байсан гэдгийг ойлгодог. Ингээд эцэст нь ээжгүй хоёр нэгнийг ойлгож хамтдаа амьдрахаар болдог. Бас нөгөө тоогооч ах маань яагаад тэгээл туслаагүй шалтгаан нь одоо том болж чухал хүмүүсээ өөрөө хамгаалах цаг нь болсон гэд өөртөө даалгасан юм байлээ. Мөн дээрээс нь тэр үед даварчихсан байсан бусад бүлэгмийн хүмүүсийг дарах гэж завгүй явж исэн байдаг. Эцэст нь бусад бүлэгмийн хүмүүсийг дарж байранд нь оруулаад мөн өөрийн бүлэгмийн хуучин толгойлогчид сүүлийн удаа туслаа шүү. Би одоо тоогооч болсон гэд буцаад хоолны газартаа ажиллаж байгаагаар кино маань дуусдаг. За нэг ийм кино энэ манайхаа энэхүү кино маань ерөнхийдөө инээдмийн кино учраас тухайн инээдтэй эсгүүдийг ярих боломжгүй зөвхөн гол үйл явдлыг нь ярьсан болохоор нэлээд мөгн том болчихлоо. Уг дайд маань бичлэгээ жоохон урт хийгээч гэж хэлдэгч үнэхээр л яг ярих ёстой чухал эсгүүдийг нь ярихад л ингэж таарж байгаа болохоор хүчээр бичлэгээ уртсгамааргүй байна. Бас дээрээс нь хаанаас үзэх үү ямар нэртэй кино вэ гэж асуудаг хүмүүс тандаж хэлэхэд уг нь бол би бичлэг эхлэх болгонд хэдэн онд гарсан ямар нэртэй кино вэ гэдгийг байнга хэлдэг. Бас дээрээс нь description хэсэгт бичиж оруулдаг учраас бичлэгээ бүтнээр нь үзэж байгаарай гэж зөвлөе. Мөн дээрээс нь би кино театрт гарч байгаа кино ярьдаггүй учраас бүх кино маань интернетэд байгаа гэсэн үг. Та хэд нэрээр нь ахтал гараад ирнэ. За тэгээд энэ удаагийн бичлэг маань энэ дөрөв дуусж байна. Бичлэг таалагдсан бол дараагийн өмнөдө дараараа дараах хавьчлэгээр уулзлаа. Түр баярлалаа.